За сайн мэдсэн хүндэт үзэгчдээ. Тэгэхээр өнөөдрийнхөө видеог хэдүүлээ эхлүүлцгээе. Энэ видеон дотор хэдүүлээ 3 зүйлийн тухай ярилцсанаа. Хамгийн нэгдүгürt бол яг хөө мэдээж те түрүүчийн видеон дээр ярьсны дагуу за ерөнхийдөө 3 дугаар дэлхийн дайн эхэлчлээ гэж хэдүүлээ бодож болно. Тэ энэ видеог та тараараа манай Facebook дээр, YouTube дээр, Telegram дээр, Discord дээр те бүх манай social network дээр бол энэний тухай зарласан байгаа. Дэлхийн 3 дугаар дайн миний бодлоор бол эхэлчлээ. Одоо энэ дээр ерөөсөө хятад те дутж байна. Хятад Тайваны төлөө дайдах бол ерөөдөө дутж байна. Энэ зүйл маань эхэлчих юм бол ерөөдөө ингээд тэр чигээр 3 дугаар дэлхийн дайн бол official оруулалт хэлсэн те. Одоохондоо яг regional төрлийн дайн болж байна. Америк бол өөрийнхөө region дотор бол дайн хийж байна те. Кубагийн эсрэг том дуурж байна. За Венесуэлагийн эсрэг том дуурж байна. Гренландын эсрэг том дуурж байна те. За мэдээж Европт дайн болж байгаа гэдэг бидний мэдж байгаа. За бидний дэлхийн гол хавьд те Иран, Израилийн хоорондох дайн болж байгаа бид мэдж байгаа. Ерөөсө ганц дайнгүй байгаа газар Азад байна те. Тэгэхээр энэ маань эхэлчих юм бол ингээд official хэлсэн те. Тэгэхээр миний бодлоор биш те. Миний бодлоор Ираны одоо явж байгаа дайн бол маш том дайн. Энэ дайн маань nuclear те цөмийн бөмбөгөөр л уусгах гэж би хувьдаа бол боддог. Энэ бол миний хувийн бодол шүү, окей. Яг тэгэхээр Ираныг өөр ямар нэгэн байдлаар хожих боломж байхгүй болов гэж би хувьдаа бодож байгаа. Тийм учраас яг энэ миний хувийн бодол. Тэгэхээр энэ тухай бол түрүүчийн видеон дээр ярьсан. Энэ тухай дэлгэрэнгүй дахиад яг зах зээл дээр юу болж байгаа тухай хэдүүл ярилцаад үзье те. Мэдээж доллар үнд орно гэж бид нэр ярьсан. Долларын үндэс нь бол яваад эхэлсэн байна. Зүүн рүү бол орохгүй байна. Миний бодлоор зүүн рүү орохгүй болчлоо. Энэ дээр бол яагаад тэгэхээр долларын тайфрам дээр блокны гаралт үүсэж эхэлчихлээ шүү дээ. Тэгэхээр миний бодлоор ийшээ орохгүй байх магадлал маш өндөртэй болчлоо. Биткойн дээр юу болж байгааг хэдүүлээ харъя. Ойл дээр миний яг ярьсны дагуу те дөнгөж яриад дуусны дараа маш том дайн эхэлсэн. Маш том дайны дараа ойлын үндэс нь маш өндөр $115 бол ороод ирлээ те. Энэ тухай хэдүүлээ жоохон дэлгэнгүй ярилцъя. Гэхдээ видеоны төгсгөлд энэ тухай хэдүүлээ ярьсан, окей. Түүний дараа хэдүүлээ бас чухал зүйлийн тухай ярих хэрэгтэй байна. 12 дугаар эслийн сургалтын бүртгэл эхэлсэн байгаа шүү, окей. Бүртгэл маань 3 сарын 9-өөс 5 сарын 3 хүртэл явагдана. Хэрвээ та үнэхээр яг мэргэжлийн трейдер болохыг хүсэж байгаа бол зүгээр азар ямар нэгэн ганц хоёр арилж авах биш, яг алгоритмын дагуу өдөр болгон тогтвортой зах зээлээс мөнгө олж явъя гэсэн хүсэлтэй байгаа бол манай сургалтын үүд та бүхэнд нээлттэй зарлал бол эхэлчлээ те. За тэгээд сургалтын төлбөр бол $500 нь бол байж бол хамгийн хямдхан юм шүү guys. $500 оронд та маш их юм авч байгаа. $500 бол бидний хувьд бол энэ бол нэг тийм том их ашиг бол биш. $500-оос багшийн цалин явж байгаа, $500-оос бүүстүүд явж байгаа, рекламууд явж байгаа, тэгээ Facebook дээр, YouTube дээр бүх энэ social network дээр бид нар бүгд хийдэг. Тэрний ерөнхийдөө та хэдээс орж иж байгаа мөнгө бол бүгдээр л тийш явж байгаа. Ихэнх тохиолдолд тий. Энэ дээр бол нэг амар сүртэй энэ мөнгөөр амьдрах юм бол ерөнхийдөө байхгүй. Гэхдээ энэ бол таны их ашигын төлөв явж байгаа шүү. Ерөөсөө энэ CVP арга барилыг volume trade footprint-ийг хүмүүст түгээхийн тулд бидний ерөөхдөө энэ бүх зүйлийг хийгээд явж байгаа шүү. Окей. Тэгээ хүн болгонтой бид нар тулж ажилладаг. Та анхын шатных байна уу, ямар шатных байна уу хамаагүй хүн болгонтой бид нар тулж ажилладаг. Та эдийн дэлгэцэн дээр байгаа 11 дэх эслийн хүмүүсийг та хар. Хүн болгон өөрийн гэсэн гэрийн даалгавартай. Хүн болгоны гэрийн даалгаврыг би тусна шалгадаг. Дандаа хүн болгонд нь ингээд тусна одоо хариу өгдөг те видео хэлбэрээр хариу өгдөг. Тийм болохоор энэ бол маш өндөр одоо чанарын сургалт те. Та ямар нэгэн байдлаар өөрөөсөө л тэ болж хоцорнуулах гэсэн шиг дээр бол хоцрох хэрэгтэй бол бараг боломж байхгүй. Тэгэхээр welcome guys. 3 сарын турш энэ зах зээлийн утга учирыг бид нар аагаас яв хүртэл бид нар та хэдтэй заагаад өгнө. Нээлттэй шүү, окей. За тэгээд 3 дахь нь юуны тухай ярих вэ гэхэлэр арилжааны тухай хэдүүлээ ярилцаад үзье те. Манай community дотор арилжаа хийж байгаа хүмүүсийг хэдүүлээ харцгаая. Яаж арилжаа хийж ийн, хаана нь орж ийн, хаана нь гарч ийн, ямар proof-тэй байна те. Үнэхээр энэ арилжааг авсан байна уугүй юу гэдэг зүйлийн тухай хэдүүлээ ярилцаад үзье те. За тэгэхээр хэдүүлээ харъя те. Nasdaq гэдэг өрөө байгаа манай Discord сервер дээр Nasdaq дээр хийсэн арилжаануудыг хэдүүлээ харцгаая. Жишээлбэл те хамгийн сүүлийн хийсэн арилжааг доктор Эндрийн хийсэн арилжааг хэдүүлээ харах юм бол те 5 минутын time frame дээр short авсан байна. Нэг харьцан 1-тэй 2-тэй 3-тай 4-тэй 5-тай нэг харьцан 5-тай reward-ыг аваад арилжаагаа бол амжилттай хаасан байна те. Хэдүүлээ харах юм бол $100 яг нөгөө миний ярьж байгаа те $100 рискэнд оруулж байгаа бол те ийшээ орлоо, ийшээ stop loss-ыг тавилаа. Оронд нь $500 те. Энэ зүйлийг рискэнд оруулаа, энэ зүйлийг карманд хийлээ. Иймэрхүү төрлийн арилжаанууд өдөр болгон зөндөө байдаг guys. Та энэ зүйлийг аваад сурья гэж байгаа бол манай сургалтын дээр энэ зүйлийг заадаг. Тэгэхээр энэ арилжааг хэдүүлээ задаад харъя л да те. Ямар утга учираар манай сурагч чинь энэ арилжааг хийсэн бэ? За хэдүүлээ харах юм бол энэ арилжаа бол те том time frame дээр бол яаж харагдсан бэ гэхээр хэдүүлээ өдрийн time frame-ыг хамгийн түрүүнд заавал гаргаж ирэх хэрэгтэй те. Өдрийн time frame дээр хэдүүлээ харах юм бол те мэдээж зах зээлийн таамгийг хийх. Одоо энэ дээр анхааралтай байж байгаа заяа guys. Одоо ихэнх хүмүүс зах зээл дээр яаж арилжаа хийдэг вэ гэхээр за нэг ингээд supply demand zone байлаа гэж бодъё те. Ямар нэгэн support ч юм уу resistance zone байлаа гэж бодъё. Тэр хавьяас яаж хийж яагаад орох хэрэгтэй те. Ихэнх хүмүүс бол одоо шинковод бол тэгж арилжаа хийдэг те. Мэргэжлийн трейдерүүд бол алгоритмын дагуу хийдэг. Тэгэхээр ямар нэгэн resistance zone байлаа гэж бодъё. Ийш ирэнгүүд би энэ дээр нь дарлаа. Миний бодлоор надад тэгж санагдаж байх шиг байна. Доош явах хэрэгтэй гэд хааны газар ордог.
хойно жордог, дараад нь жордог, өмнө нь жордог, хоцордог тий. Тэгэл янз янзын байдлаар ороод гар хөлөө хуглаад тэгэл дуустдаг тий. Тэгээ стоп лосс амар томтой ордог. Тэгээ ямар ч нөгөө нэг риск менежмент энэ төр байхгүйгээр ингэж бол арилж яадаг. Энэ бол геймплерүүд буюу шинководын хийж байгаа зүйл тийм ээ. Тэгэхээр мэрэгчлэн арилжаач яах вэ гэхээр хамгийн түрүүнд анализ гаргах хэрэгтэй. Хамгийн түрүүнд анализаа хийн. Хоёрдугаарт таамага гаргана тий. Анализын тусламжтайгаар таамаг гэдэг зүйлийг гаргаж өгөх ёстой. Түүний дараа энэ таамагийн үндэслэр сетап орж ирэх ёстой. Сетапын дагуу дүнгийн сигнал гэдэг зүйл орж ирэх ёстой байхгүй. Тэгэхээр та хэдийн дэлгэцнэр энэ харсан энэ зүйл бол энэ бол сигнал. Гэхдээ энэ сигналын өмнө маш том ажил хийгдсэн байгаа байхгүй. Тэгэхээр энэ зүйлийг бол мэргэжлийн трейдер бол заавал хийдэг. Тийм л учраас тогтвортой мөнгийг бол зах зээл дээрээс олдог байхгүй. Тэгэхээр хэдүүлээ харъя тийм. Анализын хэмжээнд юу вэ гэхээр энэ та хэдийн дэлгэцэн дээр байгаа энэ зүйл биш энэ зураглалууд энэ бол конструктор гэдэг нэртэй зүйл байгаа. Конструктор үүднээс хэдүүлээ доошо явж байгаа зүйлийг бол харж байна тийм. Энийг бол угаасаа ч тухайн үед бол харна тийм. Доошо энэ явж байгаа хөдөлгөөнийг. Тэгээд энийг бол зүгээр л энэ дүр зураглалын хэмжээнд биш тийм. Volume trading-ийн үүднээс харах хэрэгтэй байхгүй. Энэ зүйлийг та хэд харж байгаа бол энэ бол том тоглогчийн мөнгөний цуглуулга байгаа тийм. Том тоглогч маань энэ газар дээр мөнгө цуглуулад яаж цуглуулсан бэ гэхээр энэ зүйлийг хийсэн үү те энэ зүйлийг хийгээд энэ дээр хамгийн гол мөнгөө цуглуулад дээш фейк аут тэгээд доош гараа авсан байхгүй. Тэгэхээр хоошо pullback орох тоолонд л эн чинь доош унаадах нь шүү дээ. Энэ бол яагаад тэгэхээр зүгээр ямар нэгэн техникл анализ биш те зүгээр л одоо ямар нэгэн надад санагдаж байх шиг байна төрлийн зүйл биш. Энэ бол том тоглогчийн ирэх ашиг байхгүй. Том тоглогч энэ зах зээлийг хөдөлгөөд байгаа шүү дээ. Тэгэхээр volume footprint-ийг бол заавал ашиглах хэрэгтэй. Контракт гэдэг зүйлийг бол заавал мэдэх хэрэгтэй. Тэгээ бидний контракт энэчээ эхэлсэн. Энэчээ дууснаа. Тухайн контрактынхаа хэмжээнд хэдүүлээ мөнгө цуглууллаа. Мөнгө цуглуулсныхаа дараа гаралтаа доош хийсэн биз дээ. Тэгэхээр иймэрхүү маягаар арилжаа хийвэл энэ бол мэргэжлийн трейдеруудын арга барил. Надад тэгэд санагдаж байх шиг байна. Энэ газраас ингэсэж байгаа орчий. Маргааш нь би саятан болно гэж бодож байгаа. Энэ бол ерөөс үлгэр тийм. За тэгэхээр доошо явж гин. Энэ бол таамаг, энэ бол анализ байсан тийм. Тэгэхээр түүний дараа сетап гэдэг зүйл хэрэгтэй. Сетапыг хүрээнд хэдүүлээ харах юм бол энэ ч бол энэ блоктой байсан. Энэ блокийг бол би бол тухайд бол устгасан шаардлага байхгүй. Гэхдээ бол энэ ч байсан. Левел байсан. Левелийн цаана манипуляшн явагдаж байгаа. Левелийн цаана манипуляшн. Хэдүүлээ одоо жижиг таймфрейм дээр харах юм бол тийм доошо хөдөлгөөн орлоо. Ийм левел үүсэж байгаа байхгүй. Левелийн цаана ихэнх хүмүүсийн стоп лосс байгаа. Энэ зүйлийг хитүүлээ бол бидний арга барил дээр бол бид нэр заавал энэ зүйлийг тодорхойлох хэрэгтэй. Харин манай арга барилын философи юун дээр тогтдог вэ гэхээр ихэнх хүмүүс алдагдлд орж стоп лосс зохиулах үеэр та дүнгийн тэр үеэр нь орох хэрэгтэй байгаамаа гэдэг философиуд бид нар бол арилжаа хийдэг. Ихэнх хүмүүс арилжааны алдагдлд орж стоп лосс зохиулах үеэр та харин арилжааныхаа профитыг карманда хийх хэрэгтэй байгаамаа гэдэг философиор бол бид нар арилжаа хийдэг байна. Энэ философи төр тулгуурлаж өөрийнхөө арга барилыг бүтээсэн хүмүүс бол мэдээж бол энэ бол амжилттай явдаг. Гэхдээ ямар риск ривардтай ямар win rate-тэй вэ гэдэг нь бол энэ бол дараагийн асуудал. Тэгээ манай арга барилын win rate-ийг бол та өөрсдөө харж болно. Депозит өсөлт бол манай Discord сервер дээр байдаг. Тэгээ манай хүмүүс яаж арилжаа хийж, яаж депозитыг өсгөж байгаа та харж байна үү? Ямар ч pullback байхгүй. Яг зөндөө арилжаа хийсэн байна те. Яг жоохон юм хөтөллийн нэг pullback-ууд зүгээр flat-ын зогсож байгаа нэг тийм хөтөллийн депозит өсөлтүүд байна. Гэхдээ ихэнх тохиолдолд бид нар өсөж байгаа гэдэг зүйлийг та дараарай. Ямар win rate-тэй, ямар risk reward-тай арилжаа хийж байгаа вэ гэдэг нь энэ бол яг дараагийн асуудал. Гэхдээ арилжааны хамгийн гол логик юун дээр тулгуурсан байх хэрэгтэй гэхээр манипуляшны үеэр орох гэдэг нь л хамгийн зүг байгаа. Тэгэхээр энэ ч бид нар харах юм бол том таймфрейм дээр левел байсан, энэ левел руугаа орсон. Хэдүүлээ кластераа харах юм бол левелийн цаана хүмүүсийн стоп лосс зохиулж том тоглогч мэн өөсөө энэ ч барилт үүссэн байгаа гэдэг зүйлийг бид нар бол харж байгаа. Энийг бол stop and action гэдэг байгаа шүү заяа. Stop and action орцсон байгаа. Левелийн цаана том тоглогч өөрийгөө илчлээд байгаа байхгүй. Би энэ ч байгаамаа тий. Би энэ үнцнийг энэ ч бариад байгаа шүү. Энэ бол миний ирэх ашиг юм аа гэдэг зүйлийг л харуулдаг байгаа байхгүй. Кендл харж байгаа хүмүүсүүд энийг бол хизээж харж мэдэж чадахгүй. Хэдүүл одоо кендл гэдэг зүйлийг нэгэд үзье. Кендлийн үүднээс бол зүгээр л ийм дэш юм кендл байгаад байгаа байхгүй юу. Гэхдээ volume trading-ийн үүднээс хэдүүлээ харах юм бол энэ бол барилт тийм үү? Энэ бол барилт. За тэгээд эндээс хэдүүлээ short явна гэдэг сетап орж иж байгаа байхгүй. Тамиг байсан, анализ нь байсан. Сетапын хэмжээнд manipulation хийсний дараа доошоо яг орох хэрэгтэй маа гэдэг логик байгаад байгаа байхгүй. Тэнгүүд манай сурагч энэний дараа орж байгаа. Жижиг таймфрейм дээр дагаж орсон. За ингээд доош орж явах үеэр нь жижиг таймфрейм дээр бол энэ чинь орсон. Энэ бол яг л тэр өдөр байна те. Хэдүүлээ 5 минутын таймфрейм гаргаж харъя. За энэ байна те. 5 минутын таймфрейм дээр энэ левел рүү орсны дараа дагаж орно те. Америкийн зах зээл нэгдээд доошоор ягш орсны дараа жижиг левел үүслээ. Энийг бол бид нар тестинг левел гэж хэлдэг. Тестинг левелтэй хэдүүлээ харах юм бол дээшээ, доошоо гэж хуусны дараа энэ чинь тестинг левел үүсэж байгаа байхгүй. Тэгэхээр оролт гэдэг зүйл бас л адилхан логиктой байгаа. Ихэнх хүмүүс левелийн цаана стоп лосс зохиулах үеэр бид нар орох ёстой юм а гэдэг логик энэ дээр бас адилхан ажиллана. Тэ? Энэ дээр левел үүссэн байгаа хэдүүлээ харж байна. Жижиг таймфрейм дээр харин сигнал орж байгаа. За хэдүүлээ энэ сигналыг харцгаая. За энэ үнэ тэ 5 минутын таймфрейм дээр орж байгаа левелийг хэдүүлээ харъя. Жижиг таймфрейм дээр сигнал орж байгаа. Гэхдээ энэ дээр хамгийн гол нь зөв цагт нь орох хэрэгтэй байхгүй юу? Яа тэгэхээр
энэ ч бол ийм хоёр левел байгаа тий. Эхлээд ингэж левел тавигдсан. Гэтэ энэ левел дээр manipulation сигнал ороогүй. Тэгсэн тохиолдолд бид нэр левелийг бол засварт оруулах хэрэгтэй байдаг. Энийг бол бид нар сургалтын дээр л мэдээж дэлгэнгүй үзэн тийм ээ. Засварт оруулсны дараа хэдүүлээ харах юм бол энэ ч сигнал ороогүй, энэ ч сигнал ороогүй, энэ ч сигнал ороогүй. Эдгээр дээр аль нь дээр сигнал ороогүй. Орлын сигнал бол зөвхөн энэ баарын дээр ороод байгаа байхгүй юу. Тэгээ манай сурагч бол яг л энэ дээр орсон. Яг хизээ орох вэ гэдэг нь амар чухал шүү guys. Яа тэгэхээр энэ чинь 1 орлоо, 2 орлоо, 3 орлоо тий. 3 удаа дараалж стоп лосс зогсны дараа энэ зах зээл чинь явж штэ. Ихэнх хүмүүс бол энэ volume trading-ийг жоохон буруу ойлгож арилжаанд бол ордог байгаа. Арилжааны сигнал өөр хизээ орсон гэхээр яг юм тий. Та энэ сигналын тухай дэлгэнгүй мэдээллийг авахыг хүсэж байгаа. Манай YouTube дээр юм хичээл байгаа. CP Free Fly гэдэг орлын сигналын үнэгүй хичээл гэдэг манай YouTube дээр угаасаа ингээд зүгээр нээлттэй байгаа. Та энийг зүгээр сонирхоод үзвэл энд яг орлын сигналын тухай бол амар дэлгэнгүй ярьсан байгаа. Энэ манай сургалтын материалаас зүгээр гаргаж ирэл үнэгүй тавьчихсан байгаа видео байгаа шүү. Тэгэхээр энийг шууд ингээд та үзэж болно. Окей. Тэгэхээр тэр хичээл дээр бол зөвхөн энэ ч орох хэрэгтэй байгаа маа гэдэг зүйлийг хэлсэн байгаа байхгүй юу. За тэгээ манай хүн бол орсон. Манай хүн орсон, стоп лосс бол тавьсан. Энэний хойно бол мэдээж тавина. За тэгээд энэ ч левел байгаа, цагийн левел байгаа. Цагийн левел дээр нэг харьцах нь 5 таа арилжааг бол ингээд команда хийж байгаа. За ингээд энэ арилжааны жишээг бол хэдүүлээ ингээд ярилцаад үзлээ. Өөр ямар жишээнүүд байна хэдүүлээ хараад үзье. Сургалтанд суух сонирхолтой хүмүүс бол мэдээж иймэрхүү төрлийн юмыг бол сонирхох хэрэгтэй. Манай талаас бол бид нар энэ мэдээллийг бол хүргэж өгөх нь албатай байхгүй тийм ээ. За энэ арилжааг хэдүүлээ харцгаая. Цэнгүүн биш энэ хин. Энэ нөгөө хин байна те. Доктор инрэл авцсан байна. Бас л нөгөө сурагч байна. Энийг хэдүүлээ бүр амар тэгж том таймфреймээр задлаад яг хуу жижиг таймфрейм хэдүүлээ харцгаая те. Цагийн таймфрейм 5 минутын таймфрейм 1 минутын таймфрейм гэдэг задлсан байна те. Манай сурагч. За тэгээд цагийн таймфрейм дээш нь гаралтаа өгсөний дараа 5 минутын таймфрейм дээр дагаж орж байгааг хэдүүлээ харж байна те. Дахиад л тийм ээ. Маш жижигхэн риск рewardтай. Тэгээд энэ арилжааг хаана авсан бэ гэхэл би бол мэдэхгүй байна. Айгүй бол энэ чинь хаасан байгаа бах. Бас л адилхан логикоор те. 5 минутын таймфрейм дээр яасан? Liquidity level үүссэн. Ихэнх хүмүүс энэ ч stop loss тавьсан байгаа хөө. Яг 5 минутыг хараад байгаа хүмүүс 5 минутыг хараад сууж байгаа хүмүүсүүд энэ ч stop loss тавина, энэ ч stop loss тавина, энэ ч stop loss тавина гэсэн 3 газар байгаа байхгүй юу? Эхнийх дээр нь шууд manipulation хийсэн байна. Stop and action сигнал орсон. Манай volume profile маань доош бол шилжсэн. Цогцлын кластерууд дээш орсон те. За энэ дээр манай сурагч минь орсон. Нэг харьцсан. Нэгтэй 2-т 3-т 4-т 5-т 6-т 7-т арилжааг аваад хаасан байна тийм ээ. За энэ арилжааг хэдүүлээ харцгаад цэнгүүний арилжаа байна. Нэг харьцсан 7-т арилжаа те. За энэ бол өдрийн таймфреймийн хэмжээнд энэ арилжааг маш сайн санаж байна. Өдрийн таймфреймийн хэмжээнд бид нар энэ support zone-д байсан. Support zone те. Тэгэхээр support zone руу ирсний дараа бид нар setup хэрэгтэй байгаа байхгүй юу? Setup те. Эхлээд liquidity гэдэг зүйл үүсэх хэрэгтэй. Liquidity үүссний дараа бид нар энийг авбал эндээс арилжаанд орох нь хамгийн зүйтэй гэдэг байгаа байхгүй юу? Зүгээр л өдрийн таймфреймийн zone дээр ирнэ гэдэг нь эхний зүйл байхгүй юу? Тэ. Түүний дараа setup үүсэх хэрэгтэй. Setup-ын дараа сигнал байх хэрэгтэй. Ингэж арилжааг хийж депозит өсөх боломжтой юм аа. Энийг ойлгоорой найзуудаа. За тэгээд setup үүссэн байна. Хэдүүлээ харах юм бол хүмүүсийн стоп лосс цугларсан байна. Яг энэ үеэр нь бол сигнал орсон. Манай хүн орсон. Нэг харьцан 7-т арилж байгаа. 1 2 3 4 5 6 7. За тэгээд хэдүүлээ энэ proof-ийг харах юм бол орсон байна. Яг л нөгөө газар 25,000 гээд орсон байна. Хэдүүлээ харъя. Тэгээд 25,000 гээд яг л орсон газар нь энэ байна. Барьсан байна, хаасан байна. Нэг харьцан 7-т арилж байгаа. Окей. За түүний дараа энэ миний хувийн арилжаа. Нэг харьцан 7-т арилжаа. Энийг хэдүүлээ дэлгэрэнгүй нэг бас ганц удаа аваад үзье. Тэгээд хэдүүлээ market review руу орцгоё тийм ээ. За daily time frame доош байсан байна гэдэг зүйлийг хэдүүлээ харж байна те. Liquidity level байсан байна. Тэ. Liquidity level-ийн цаанд бас л барилт үүссэн байгаа хэдүүлээ харж байна. За тэнгуү жижиг time frame дээр бид нар юу харж байгаа? Жижиг time frame дээр энэ ч бас liquidity zone байгаа. Энийг хэдүүлээ харах юм бол те. За харъя. Жижиг time frame-ийн liquidity level-ийг хэдүүлээ гаргаж ирье. Энэ газар нь хаана вэ? Энэ л байхгүй те. Энэ байна хэдүүлээ харцгаая. Өдрийн time frame дээр энэ шүү дээ. Энэ байна. Яг энэ газар. Тэгэхээр эн чинь өөрөө 2 сарын 18, 2 сарын 19-ний өдрүүд л байна тийм ээ. За хэдүүлээ харцгаая. Энэ шүү дээ. 2 сарын 19. Окей, энэ байна. За ингээд барилт үүссэний дараа энэ левлийн хойно том time frame дээр энэ левлийн хойно барилт үүссэний дараа бид нэр pull back өгөөд 7 хоногийн time frame-ийнхаа левлийг тестлээ доош унсан байна те. Энэ зүйл дээр бол хэдүүлээ харъя. Анализ таамаг нь болохоор доошоо гэдгийг үзүүлсэн байгаа байхгүй тий том time frame. За түүний дараа жижиг time frame дээр liquidity level цугларсан байх хэрэгтэй гэдэг байгаа байхгүй. Liquidity level бол энэ ч цугларсан байна. Ингээд тий хүмүүсийн stop loss яг энэ дээгүүр цугларсан байгаа байхгүй. Дээш орж ирэнгүүт эндээс short авах нь хамгийн зүйтэй байхгүй. Гэхдээ энэ short-ыг бас сигналын дагуу авах хэрэгтэй. За хэдүүлээ энэ сигналыг харцгаая тий. Энэ сигналыг хэдүүлээ харах юм бол за тэгэхээр энэ дээр бол яг setup бол орж ирсэн, сигнал нь орж ирсэн. Гэхдээ би сигнал дээр нь жоохон өмнө нь орсон байсан. Энэ авд нь орж байгаад тэгээс эхлээд бол ихнийх дээр нь stop loss зохиулсан. Дараагийнх дээр нь дахиж ороод тэгээд stop loss-о хойно тавиад тэгээд энэ liquidity level-ийг бол авсан байна. Та хэд харах юм бол тий ихэнх хүмүүс яг энэ level-ийг хойно stop loss зохиулах үеэр би энэ ч орж байгааз. Тэ?
ихэнх хүмүүс stop loss цохиулаад ш тэр үеэр би ороод байгаа байхгүй. Энэ бол байж болох хамгийн зөв арга барил. За ийшээ доошоо ороод ихэнх хүмүүсийн ч buy руу хийсэн хүмүүс арилжааны алдагдлыг орох үеэр би энэчнээс энэ хүртэл арилжааг аваад энэчнээс арилжаанаас гарч байгаа байхгүй guys. Энэ бол байж болох хамгийн зөв арга барил. Тэгээ хэдүүл арах юм бол авлаа нэг харьцан толгойд арилж байгаа. За тэгээд энийг хэдүүл proof-ийг харъя те. Үнэхээр орсон байна уу? Яасан байна? Орсон байна. Эхнийх дээр нь яг миний хийсний дагуу би stop loss тохиолсон. Түүний дараа дахиад орсон байна. Тэгээд барьсан, гарсан тийм ээ. Ингээ $12,000. Миний ордог лотууд бас арай том лотууд байдаг учраас профит бол хамаагүй өндөр орж иж байгаа тийм. Гэхдээ энэ дээр бол хамаагүй тийм. $100 рискэнд оруулах юм бол энэ дээр бол $700 олсно гэсэн үг байхгүй юу? Нэг хатсан доллоотой арилж байгаа. Иймэрхүү байдлаар найзуудаа зах зээл дээр бол маш тогтвортой өдөр болгон зах зээлээс сүлмөнгө олоод явах боломжтой байдаг юм шүү. Бид нар бол тийм манай community бол энэ зүйлийг бол тайттай бол заагаад өгч байгаа. Манай сургалтын одоо төгсөгчнөр тийм фандад аваад явж гин, үр дүнгээ үзүүлээд явж гин те. Профит өрөөрөө ороо харах юм бол манай сурагчдын бүх үр дүнгууд нь байгаад байгаа шүү. Миний өөрийн хийж байгаа арилжаанууд бүгд байгаа proof-тэй те. Үнэхээр орсон байх үгүй. Би бол энэ чинь орсон. Stop loss зохиулсан бол би stop loss зохиулснаа ч хэлдэг те. Энд дээр би зохиулаад дахиж ороод энэ дээр профит авсан юм аа гэдэг ингээ үзүүлээд яваад байгаа байхгүй найзуудаа. Энэ бол байж болох хамгийн өндөр баталгаатай зүйлүүд байгаа байхгүй. Энд чинь бол зүгээр scalp барилжаа байсан байна те. Scalp барилжаанд орсон байна. Scalp барилж байгаа шууд хаалаа тий. Зах зээл цаашаа явна уу байна уу надад хамаагүй. Би хамгийн гол нь эндээс энэ хүртэл энэ арилжааг аваад байгаа байхгүй. Энэ бол миний таалах юм уу тий. Эндээс би авах хэрэгтэй байсан авсан. GC дээр $10,000 болсон байна. За юун дээр Nasdaq дээр бол би алдагтай байсан юм тий. $520 алдагтай, $300. За энэ бол тэгтээ байж болох зүйлүүд тий. Хамгийн гол нь big profit-ууд орж ирэх хэрэгтэй байхгүй тий. Алдагдал бол нэг харьцан 5-тай нэг харьцан 7-тай арилжааны алдагдлууд байж болно. Гэхдээ таны profit өндөр байх хэрэгтэй тий. За ингээд таад ороод энэ бүх зүйлийг сонирхоод бидэртээ танилцаад ингээд яваарай. Окей. За ингээд хэвтүүлээ ганц хоёр арилжааны ревю хийлээ. Одоо хэдүүлээ зах зээл рүү орцсон тийм ээ. За зах зээлийн хувьд юу гэж хэлэх гээд байгаа вэ гэхээр guys энэ дээр бол нэг яриад ах юм баг байхгүй тий. Яг л бидний хэлсний дагуу бүх зүйлүүд бол болоод явж байна. Би бол тэгэхээр хувьдаа энэ зүүн рүү сарын таймфрейм дээр байгаа шүү. Сарын таймфрейм энэ зүүн рүү орж ирэх юм болов уу гэж уг нь харж ирсэн. Одоо энэ доош явж байгаа селлерийг харахад бол айгүй хүчтэй явж ирсэн. Гэхдээ энэ нөхөр минь хугарчлаа тий. Энэ нөхөр маань хугарчлаа. Шинэ контракт одоо эндээс эхлэх гэж байгаа. Энэ контрактынхаа үйл явдлыг та хараарай. Контракт нэгдсэний дараа өдрийн таймфрейм дээр шүү заяа. Өдрийн таймфрейм дээр position цугларна. Position цугларна хэцүү төрлийн блок байх хэрэгтэй заяа. HZB орж болно. Аль эсвэл HB орж болно тий. Хамаагүй. Энэ HB аль нэг нь дээшээ гаралт өгсөн тохиолдолд бид нар бол зогсохгүй юм хэд явна. Миний бодлоор бид нар явсараад бараг 120 руу орж ирэх боломжтой байх шүү доллар дээр. Окей. Одоохондоо бид нар яг хөө selling zone байна. За selling zone байгаа. 7 хоногийн таймфреймийн zone руу орсон байгаа шүү. Энэ чинь selling zone. Тэгээд liquidity level бас энэ чинь байгаа. Энэ рүүгээ ороод эхэлсэн байгаа. Тэгээ эндээс бол баанч reaction орохгүй байгааг та анзаарах. Level-ийн цаана байна шүү дээ. Level-ийн цаана хэрэг та анзаарах юм бол level шүү дээ. Level-ийн цаана барилт надад харагдахгүй байна. Энэ тэгэхээр manipulation биш болж таарах гэдэг байгаа байхгүй хараад үзэх юм бол гэхдээ яг нөгөө нэг контракт эхлэх гэж байгаа учраас жоохон доош pullback орж иж магадгүй шүү. Гэхдээ яг энэ level дээр харахад бол level-ийн цаана бол барилт бол харагдахгүй. Level-ийн наагур support харин үзүүлээд level рүү дайрж орж иж байгааг би харж байна. Тэгэхээр би бол долларыг яг одоогийн байдлаар бол дээшээ байна гэж харж байгаа шүү. Окей. Миний бодлоор бол энэ бол зүүн рүү орж ирэхгүй. Доороо нэг жоохон ингээд нэг юм сөрсөн маягтай орсон байгааз stop action хийгээд тэ доороо нөгөө мөнгөө цуглуулад жоохон сөхөөд тэгээд айгүй хүчтэй дээшээ гараа авсан байгаа байхгүй. Тэгэхээр доллар ингээд дээшээ явах бэлэн болцсон болов гэж би харж байгаа. Тэрний эсрэг евро гэж байгаа. Евро миний бодлоор бол доошоо орж ирнэ те. Энэ бол мэдээж эсрэг талын correlationтэй евро бол одоо хямд өндөр рүү орж ирнэ. Миний бодлоор нэг 90 рүү бол заавал орж ирэх юм болов гэж би харж байгаа шүү. Яаж 95-аас бол доошоо орж ирнэ харж байгаа заяа. За евро дээр арилжаа хийж байгаа хүмүүс бол боожод өгвөл short хийгээрэй. Окей. За тэгээд түүний дараа хэдүүлээ юу ярих вэ гэхээр ярих юмнууд бол нэлээд зүүн байгаа дөө. Golden дээр хэдүүлээ ярьсан те. Golden дээр бол бид нар энэ юм том flight дотор орноо. Тэгээд эндээс айгүй бол shake out орох магадлал өндөртэй байгаа. Shake out орохдоо 3800 хавцаар орох магадлалтай байгаа шүү гэж би ярьсан. Ийм shake out орох маш өндөр болцоод байгаа шүү. Окей. Тэгээд seller маань дараагийн удаа 5400-аас доош нь орж ирнэ шүү гэж би хэлсэн. 5400-аас яг 5400-аас доош орж ирсэн тийм ээ. Тэгэхээр миний бодлоор бол одоо бид нэр жоохон доошоо дахиж орж ирнэ. Buyer seller-ийн зүүнийг хараарай заа. Ерөнхийдөө бол ямар боломж байгаа гэхээр одоо энэ testing level-ээс бид нар эндээсээ жоохон дээшээ гараад энэ дээр manipulation хийгээд доошоо ингэж орж ирэх юм болов гэсэн вариантууд байгаад байгаа шүү. Окей. Тэгэхээр энэ дээр аль хэзээний manipulation ороод эхэлсэн байна. Аль хэзээний жижиг time frame дээр яг ороод эхэлсэн байгааг та харж байна. Бид нар ерөөсөө энэ level-ийн цаана ороод энэ level-ийн цаана барилт үүсэж байгаа гэдэг зүйл нь тодорхойлогдчих юм бол бид нар доош орж ин. Доош орж ирэхдээ 4854 лөө хамгийн түрүүнд бол орж ирнэ. Хамгийн түрүүнд 4854 лөө. Окей. Тэгэхээр энэ зүйлийг та хэд маань аваад ашиглаад арилжаа хийгээрэй. Энэ 4854-өөс бол дахиад long харах хэрэгтэй. Яг тэгэхээр энэ юу юм? 7 хоногийн level те. Айгүй бол энэ level дээр дахиад buyer орж ирнэ. Түүний дараа ийм shake out орж ирэх юм болов гэж харж байгаа шүү. Окей.
Энэ зүйл бол таамаглахад маш хэцүү. Гэхдээ ойролцоогоор нэг тиймэрхүү байгаад байгаа шүү. Окей. Бид нар энэ чинь weekly review хийж байгаа учраас том зургийг ярихгүй бол жижиг таймфреймүүдийг энэ дээр бол яриад байгаа юм шаардлага байхгүй. Goal дээр тийм бодлого байгаад байгаа шүү. Гэхдээ нөгөө талаас нэг зүйлийг анзаараарай. Хэрвээ энэ level барихгүй дээш нь цогцлоор ороод брейк хийгээд явах юм бол бид нар цаашаа явна. Яагаад тэгэхээр дайны улмаас Goldman илүү үнд орох магадлал бас байгаа шүү. Окей. Энэ левелүүдийг хараарай те. Seller талаас энэ чинь zone 2 байгаа энэ зонийг нэгдүүлээ тэмдэглэчихье. Энэ зонийг одоо яаж тэмдэглэх хэрэгтэй болоо. За хэдүүлээ хараа энэ хавьдлага юм байна да. За энийгээр ингээд тэмдэглэчих. Зон бол энэ байгаа шүү. За энэ зон руу орж ирээд эндээс ямар реакшн байх нь вэ? Кластерудаа харж байгаад барилт үүсч гин үү? Жижиг таймфрейм дээр те конструктор эргэж гин үү гэдэг зүйлийг харж иж болох хэрэгтэй те. Энэ зонууд те левелийн цаана байгаа энэ газрууд хэрвээ селлер талаасаа барилт үүсээд эсрэг тал руу цохилт үүсэхгүй байх юм бол бид нар цаашаа явна. Окей, энэ зүйлийг бас анзаараарай. Тэгэхээр энийг volume trade кластеруудыг footprint-уудыг харж иж энэ зүйлийг ойлголдог. Яг тэгэхээр candle-ийн зүйлийг бид нарт хэлж өгөхгүй. Эзэж хэлж өгөхгүй. За gold хэмжээнд тийм байна. Өөр бол энэ дэр нэг яриад байгаа байхгүй. За түүний дараа хэдүүлээ биткойн руу оръё. Биткойн дээр сарын таймфрейм хаагдсан. Сарын таймфрейм хаагдсны дараа миний харахад бол энэ дээр бол миний хүсэж исэн зүйл бол харагдсангүй гэсэн. Хэдүүлээ одоо сарын таймфреймыг харах юм бол яг дөнгөж сэний бидний ярьсны дагуу левелийн цаанд барилт үүсэх ёстой маа гэж бид ярьсан тийм үү. Барилт бол яг мөн үг гэвэл яг volume бол ихсэн байна. Delta бол гэхдээ байхгүй байна. Хэдүүлээ open interest хараад үзье. Open interest-ийг ер нь баг өдрийн таймфрейм дээр харчвал зүгээр ах. Open interest-ийг хэдүүлээ хараад үзье. Open interest бол би үл энэ дээр харахгүй юм guys. Тэгэхээр энэ дээр нэг том тоглогчд position нээгээд байгаа зүйл бол надад юус харагдахгүй. Энэ үед дэше брейк хийхийн даваан дээр open interest бол өссөн гэдэг зүйлийг хэдүүлээ харж ин. Гэхдээ энэ зүйл мэн доошо цохолчтой ш. Энэ бол айгүй бол том тоглогч биш. Ингээ retail trader-үүд дэше брейк орж байгаа болов гэж ийш орсон юм баг. Тэгээ айгүй бол тал нугаас эдгээр хаацсан байгаа дүү ярьж байна одоо тий. Тэгэхээр миний хувьд бол энэ чинь бол нэг сүртэй buyer бол олж харагдахгүй байна. Энэ бол нэгдүгээр тий open interest кластеруудын хэмжээнд бол надад харагдсангүй. Хэдүүлээ одоо reaction гэдэг зүйлийг л харах хэрэгтэй. Reaction гэдэг зүйл. Reaction үүднээс бид нэр сарын таймфрейм дээр шүү заяа. Одоо энэ 3 сар биш үү? 3 сар дуусаад ирэхээр бид нэр дээш нь цогцлоор гараад ирэх юм бол ядаж тэгж байгаа тохиолдолд шүү заяа. Энэ левелийн дээр шүү заяа. 74-400-ийн дээр сарын таймфрейм дээр бид нар ямар нэгэн байдлаар гараад ирэх юм бол цогцлтын кластер байгаа шүү заяа. Тэгэх юм бол бид нар ямар нэгэн байдлаар жоохон ч ихсэн дээш нь бол өсөх боломжтой. Тэгээд дараад нь энэ селлерийн зүүн хэрвээ бид нарт resist үүсэхгүй бид нар цаашаа явах юм бол бид нар шууд цаашаа явна. Яагаад тэгэхээр яагаад би тэгж яриад байгаа гэхээр ерөнхий веб чинь шилжихгүй байгаа байхгүй. Ерөнхий веб шилжихэд бол жоохон нэлээд дутуу байна. Биш дутуу байна нөгөө нэлээд ойртсон байна. Харахад бол жоохон бага байсан. Энэ дээр ардаа бас нэлээд ойртсон байна шүү. Энэ харж байна уу? Ийшээ жоохон доошо нөлөнцсөн л байхад эннийхээ юунаас илүү бараг гарлаа шүү. За хэдүүлээ харъя те. Одоохондоо бол жоохон хэлэхэд хэцүү байна. Хэрвээ volume profile тэр чигээр шилжээд нөгөө тал руугаа хэрвээ цогцлын кластер ороод ирэх юм бол окей. Тэгвэл бид нар дээш явах болцоо орж ирнэ. Үгүй гэвэл тэгээ үгүй те. Нөгөө талаас 7 хоногийн таймфрейм надад энэ чи юу хэлээд байгаа гэхээр тестинг левелээс те яг хөө дээш бол реакшн орсон. Энэ лонгийг бол та эднэр авах боломжтой байсан. Энэ зүйлийг бол бид нэр түрүүчийн ревью дээр бол ярьсан те. Эндээс лонг аваад энэ хүртэл явуулраа гэсэн. Энэ бол явсан байна. За тэнгууд энэ дээр хань ёстой жинхэнэ эсрэг тал руу реакшн орчлоо шүү. Гэхдээ энэ бол бас л юу вэ гэхээр энэ бол юу биш вэ те. Manipulation бол биш вэ. Бид нэр тулж очихдоо хүчний кластераа тулаад очсон байна. Гэхдээ левелийн цаана бол ямар нэг сүртэй барилт үүссэн байгаа зүйл бол надад бол ерөөс харагдсангүй. Тэгэхээр бид нар хэвээрээ лонг явах бол болцоонууд байна. Энэ газрууд мань бариад 3 сарыг тэр чиг навж тийш хаагдуулчих юм бол тэгвэл бид нар бол явах болцоонууд бол байна. Хэдүүлээ биткойн дээр бол бас л одоо бол ярих жоох эрт байна. Окей. За. Тэгээд биткойны том дүр зургийг мэдхийг хүсэж байгаа хүмүүс байв. Манай энэ YouTube дээр гарсан хамгийн сүүлийн энэ ревю хараад за биткойн ерөнхийдөө хоёрхан бололцоотой байгаа. Хоёрхан ерөөсөх хөгжлийн бололцоотой. Тэр нь нэг нь бол ийм юм байгаа, нөгөөх нь тийм юм байгаа шүү гэдэг юм хэлсэн байгаа шүү. Тэгэхээр энэ видеог яг тусна үзээрэй за биткойны том зургийг мэдхийг хүсэж байгаа байвал. За тэгээд түүний дараа ойл дээр бол бас энэ чи бол ярих юм байхгүй бид нар дээш гараад ирсэн. Ойрын хугацаанд бид нар энэ 120-ийн үед бид нар бол нэлээд зогсох бах. Энэ бол яг миний хүлээж ирсэн газар бол мөн байна. 80-аас 120 хооронд байх юм болов гэж би ихэд харж байгаа. Ойрын хугацаанд шүү заяа. Тэгээд цаашаа бол 120 руу ч гарна. 120-ны 200 руу ч гарах болцоод байгаа шүү. Окей. Одоохондоо бол энэ хавьдаа бол жоохон зогсно. Ойл бол энэс илүү үнд бол орохгүй байх. Энэ бол гэхдээ миний хувийн бодол шүү. Окей. Зах зээл одоо яг одоо тэгээ дайны үүднээс яг юу болох гэж байгаа юм бэ тэрийг бол би мэдэхгүй байгаа учраас ямар ч гэсэн одоохондоо жоохон зогсох юм болов уу гэж харж байна. Окей. Цөмийн бөмбөг хэрэглэгч юм бол тэгвэл өстой жин 200 үсэрж орж ирэх байх. Одоохондоо бол ямар ч энэ хавьдаа байх гэж харж байгаа шүү. Окей. Энэ 130 мөчийг нэг жоохон сөхнүүлэх гэсэн биш. Түүнээс бол нэг цаашгүй байх. За ойл дээр бол нэг тийм их үү те. За өөр чинь бид нар юу ярих гэдэг вэ гэхээр Nasdaq-ыг яриа да те. Nasdaq дээр бид нар одоо угаасаа контракт хаагдж байгаа. Контракт хаагдахын даван дээр яг бид нар шорт ороод энэ ч нэг жоохон гэвд нээгдсэн байна те. Хууч manipulation хийгдчихсэн газар дээр ирсэн байгаа даа шүү.
хуучин manipulation хийгдчихсэн газар дээр бид нэр буцаагаад ирсэн. Энэ дээр touch хийсэн учраас эндээс Bayer reaction жоохон орж ирнэ гэж харж байгаа. Энэ бол яг жижиг time frame-ийн хэмжээнд шүү заяа. Яг өнөө маргааш тарилчаа хийж байгаа хүмүүс байвал жоохон лонг харьцуулах зүгээр байх бах. Тэмээ тэгээд ерөнхийдөө контракт шинээр нэгтгэж байгаа учраас Nasdaq дээр бол надад ярих юм бол үнэхээр байхгүй байна. Шинэ контрактын цөм үүсээд тэр цөмийнхаа үүднээс гаралтаа хийгээд хэрэнгүүд хэдүүлээ тодорхой хэмжээний зүйл ярьцгаая те. Тэрийн наагур бол хэдүүлээ бол яриад явах. Ямар ч байсан Bayer-ийнхаа зүүн рүү ороод ирсэн жижиг time frame дээр бол дээш бол реакшн орох байх. Яг бол ороод ч эхэлсэн байгаа те. За тийм байна. Одоо ингээд Европын season нэгт ч гэсэн энэ авдаа бол position аваад эхэлсэн сүүлийнхаа жижиг time frame-ийнхаа manipulation-ыг бол хийгээд эхэлсэн байна. Энэ дээр бол орох болцоо байгаад байгаа шүү. Тэ. Эхнийх дээр нь одоо хэдүүлээ харъя л та те. Эхнийх дээр нь бол сигнал ороогүй байгаа. Тэгээ энэ зөвхт байгаа. Эхнийх нь бол биш. Хоёр дахь дээр нь болохоор энэ сигналн дээр manipulation сигнал бол орсон байгаа тийм. Хэдүүл харах юм бол энэ дээр бол орох боломжтой байсан байна. Ингээд мөнгө хийгээд явж байгаа хгүй. Яг л энэ бол сигнал биш. Энэ дээр орох хэрэгтэй байгаа байхгүй ингээд. Тэгээ ямар ч байсан нэг харьцсан хоёртой profit бол хязгаарны бол байна. Тэгээ ерөөхдөө бол энийг бол цаашаа бол барих боломжтой байгаа. Окей. Доор ажил гэп хаагдах хүртэл гэп маань энэ ч байгаа шүү дээ. Энэ гэп хүртэл нэг харьцхан after 8 царилж байгаа юм шиг байгаа байхгүй. Потенциалын хэмжээнд. Окей. За энэ хүү байдлаа гэсэн. Энэ алгоритмик тийм энэ манай CPR байдлын алгоритмик сурах гэж байгаа сонирхож байгаа хүмүүс маань байвал ингээд дахин хэлье те. Манай үе таалга бол дандаа нээлттэй. Та хэд ороод ирцгээрээ бид нар бол энэ чи юуны төлөв байдаг вэ гэхээр та эдийг мэргэжлийн трейдер болохын төлөв байдаг. Мөнгөний төлөв бол байдаг. Манай сургалт бол хямдхан шүү дээ. $500 сургалт одоо юм баг байна уугүй юу? Юу заагаад байгааг мэддэхгүй янз янзын хүмүүс өөрийнхөө сургалтыг $1000 зарлал явж байна. Тэгэхээр бид нар бол ингээд цомхон те $500 окей. Ороод ир. Гэхдээ бид нар тантай тулж ажиллана гэдэг байгаа байхгүй юу? Үнэхээр энэ $500-ын ажлыг бол бүр мөсөн гүйцэж таадд өгдөг байхгүй юм. Окей. Тэгэхээр энийг бодороо. Энэ бол ерөөсө хоос үг биш. Манай сургалтанд суугаад тэгээд санаа алдаад харамслаа илэрхийлсэн бол хүмүүс ерөөхдөө байхгүй шүү. Окей. YouTube channel дээр манай сурагчдын сэтгэл бол байгаа. Энэ сэтгэлийг нь бол та хэд авч болно шүү. Манай сайт руу ороод доошоо гүйлгээд харах юм бол сэтгэл гэж байгаа. Энэ сэтгэлийг YouTube руу шилжээд хүмүүсийн сэтгэлийг бол сонсож болно шүү. Окей. Энэ бол дээр үеийн сэтгэл байгаа. Энэ бол 2 жилийн өмнө бүр сургалт манай сургалтанд сууж ирсэн хүмүүсийн сэтгэл байгаа шүү. Окей. За ингээд та бүгдтэйгээ хэдүүлээ энэ ревюг дуусгая. Дараагийн видео хүртэл баярлалаа.